Нууцын зэрэглэлээс гарсан Чернобылийн аимшигт түүхүүд. Одоогоос 30 жилийн өмнө Украин Белорусын хилийн зааг дээр орших Припяти хэмээх жижиг хотод атомын цахилгаан станц дэлбэрч онц аюултай цасрагт идэвх бодисууд тэр орчны газар нутгийг нэлэнхүйд нь хордуулсан юм. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан энэ гамшигын уршигаар 1945 онд Японы Хирошима хотод хайсан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их засраг бодис хүрээлэн орчинд тархжээ. Засраг идэвхтэй бодис агуулсан өвгөлийн бараан үйл Белорус, Украин, Швед, Финлянд, зүүн Европын орнууд цаашлаад бүр Америкийн нэгдсэн улсын зүүн эргийн хотуудад хүрсэн байна. Цөмийн хүчтэй хордлогод хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая гаруй хүн засраг идэвхт бодисын тунгаас ямар нэгэн хэмжээгээр хүртсэн гэж мэргэжилтнүүд дүгнсэн байдаг. Украины энэ мужийн хүн амын 80 гаруй хувь нь энэ осолд шууд өртсөн ба Ослын хор нөлөөний үеэр дайшлагдсан ажилласан 300 гаруй мянган цэргийн албан хаагчдаас өнөөдөр 90% нь цусны эргэлт, уушиг амьсгалын зам, мэдрэл, ходоод, шулуун гидс болон хөвлий, дөрөв булчирхайн төрлийн өвчнөд нэрвэгдэжээ. Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулж байсан 60 мянга гаруй дайчид хорвоогийн мөнгө бусыг үзүүлжээ. Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл энэ бүс нутагт эрэлсэгсэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа Бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалж тогтоосон байна. Уг бүс нутагт 300 шахан мянган хүн хорт хавдраар өвчлсөн мөн энэ тооны цаашлаад улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар Greenpeace байгууллагаас мэдээлж байна. Өнөөдөр тэнд 100 шахан мянган хүн дахир дутуу болж Бамбай булчирхайн хавдар хэдэн 100 дахин нэмэгдсэн ба сая гаруй хүүхэд эмнэлгийн байгууллагын хяналтанд байна. Голомтонд амьдарч буй ард иргэдийн тунд толгой өвдөх, хамраас цус гарах, сүлдэж ядрах, анхаарлаа төвлөрүүлэх чадвар үгүй болох даралт өндөрсөх гэх мэт өвчний шинж тэмдгүүд илэрсээр дэлбэрч сүйдсэн станцын дээрээс нисдэг тэргээр мянган тонн хар тугалаг асхан хэдэн 10 м зузаан бетоноор хуйдсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг бүр мөсөн зогсоох ямар ч боломжгүй учир өвгөлийн аимшигт туяа ялгарсаар байгаа билээ. Ураны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил байдаг тул их дэлхийн мэн сүнсний хойнол энэ гал бүр мөсөн унтарнаа гэсэн үг юм. Ослын хор хохирлын дүнг мөнгөөр бүрэн тооцоолон илэрхийлэх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ Ослын дараах 4 жилд 10 тэрбумд рубль зарцуулсан тухай их баригчид мэдээлж байлаа. 1991-ээс 2000 онуудад Ослын үр дагаврыг арилгах арга хэмжээнд 6 тэрбум доллар зарцуулсан боловч энэ асуудлыг саармагжуулах ажилд Украин улс өнөө хүртэл жил бүрийн улсын төсвийнхөө 5%-ийг зарцуулсаар ирсэн билээ. Дэлхийн олон нийтээс энэ аимшигт ослыг тухайн үед нуусан шалтгаан зөвхөн Оросуудын хувьд төдийгүй цөмийн энергийнхэнд олон байсан юм. Нэгд Чернобылийн атомын цахилгаан станц нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энэ тосол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихад ашиглалтанд ороогүй байсан хэдэн 10 атомын цахилгаан станцууд үүд хаалгаан өнөө хүртэл барихад хүрсэнд оршин. Хоёрт атомын цахилгаан станцтай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууцлалд ордог байсан ба энэ талаарх хууль тогтоомжоо Оросын холбооны улс 1998 онд өөрчилсөн байдаг. Чернобылийн энэ осол дэлхийн нийтийг нэг хэсэгтэн шоконд оруулсан бөгөөд зөвлөлт холбоотой улс болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсон байдалд орсон юм. Ялангуяа Германы ногоонтнууд атомын цахилгаан станцын эсрэг маш хүчтэй бодлого явуулж байсны дээр 1986-аас 2002 оны хүртэл дэлхийн орнуудад нэгч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм. Өнөөдөр дэлхийн 31 оронд 400 гаруй атомын цахилгаан станц ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 14%-ийг
үйлдвэрлэж байгаа боловч үн төрлөختөн Фукушимагийн осны дараа энэ сонголтоос татгалзахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа билээ. Хүмүүн бидний мэдрэхүйн 5 эрхтэнд үл мэдрэгдэх хорд туяа ялгаруулагч бодис өнөө хүртэл тэндхийн хөрсөнд шингэн хадгалагдж өв сургамал агаар усаар дамжин хүнсний бүтээгдэхүүнд чимэх чимхээр шингэж чимээгүй үхлийг далалсаар буй. Иймээс ч Европын холбооны зарим орнууд Украин, Беларусь, Оросын холбооны улсын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хуулиараа хориглож байна. Гэтэл өнөөдрийн хүртэл манай наймаачид тэндээс сахар, чихрийг нь тонноор зөөсөр байгаа нь нууц бишээ.